Сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Намайг Долгуур гэдэг би 4 хүүхдийн ээж. За ээж болгонд тохиолддог нэгэн түүхийг та бүхэндээ өгүүлье. 4 хүүхдэд цэцэрлэгт оруулахдаа манай хүүхдүүд бүгдөө аз жаргалтайгаар цэцэрлэгтээ ингээд орж байсан. За тэгэхээр энэхүү цэцэрлэгт хэрхэн яаж одоо хүүхдээ уйлуулахгүйгээр оруулж исэн арга туршлага маань болох дээр storytelling-ийн арга байсан. За storytelling гэдэг бол тухайн одоо цэцэрлэг, сургууль, шүдний эмнэлгийн талаар хүүхдтэй яг үлгэр мэдтэй энэ газар очих юм бол маш хөвгөлтэй, маш сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг. Чамд энд одоо тий маш гоё найзуудтайгаа тоглох, тий амрах, мөн хооллох шин зүйлүүдийг сурах орчин байдгаа гэдгийг хүүхдтэй өдөр болгон 3 сарын туршид ярьж өгсөн. Ингэснээр хүүхд маань 9 сарын 1-нд бушуухан шиг одоо тэр цэцэрлэг гэдэг газар нь очих юмсан, сургууль гэдэг газар нь очих юмсан, шүдний эмнэлэг гэдэг газар нь очиж үзэх юмсан гэсэн ийм гоё төсөөлөлттэй болж ингээд хүүхд маань уйлахгүйгээр аз жаргал дүүрэн цэцэрлэг сургуультай орж исэн түүхтэй. Тэгэхээр ээж аавд та бүхэн шинэ орчинд хүүхдтэй тасахыг хүсэж байгаа юм бол заавал storytelling хийж тухайн газар нутаг, тухайн зүйлийн одоо онцлогийг тиймээ тэнд юу болдог, энд очих юм бол ямар ач холбогдолтой, миний хүүхэд яаж хөгжүүлдэж болох, тэнд хэн чамд туслах талаар илүү сайн ярьж өгөх юм бол хүүхдүүд маш сайн ойлгосон байдаг шүү. Тэгээд та бүхэндээ амжилт хүсье.